Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бид өнөөдрийн хичээлээр Монгол ардын уламжлалт наадгай болох шагаа шүүрэх, чулуу даалцах тоглоомыг тоглож сурнаа. За хүүхдүүд ээ, та нар гэртээ аав ээжтэйгээ хамтраад багшийнхаа хэлсэн зүйлүүдийг бэлтгээрэй. Та нар шагаа. За мөн 10 ширхэг чулуу, хөө хуйг бэлдээрэй. Хэрвээ гэрт чинь хөө хуйг байхгүй бол бичгийн хавчаарч байсан болно шүү. За багш нь та нарт шагаа шүүрэх тоглоомыг яаж тоглодог талаар тайлбарлаж өгье. Шагааг шүүрэхдээ хөө хуйгаар шүүрдэг байгаа. Үүнийг хөө хуйг гэж нэрлэдэг. Хөө хуйг маань Монгол гэрийн тооны хэлбэртэй адилхан хэлбэртэй хийгддэг. Үүнийг дэс утсаар хэлхэж хийдэг. Дэс утас маань хүний эрүүл мэндэд ашиг тустай байдаг. За хөө хуйгаар одоо яаж тоглохыг төгөлдөр багш маань та нарт харуулна. Хөө хуйгаа дээш нь шийдэж урдаа байгаа шагааны өөрт ойрхон зах хэсгээс гартаа багтах хэсгийг таслаж багцалдаг. За хоёр дахь удаага хөө хуйгаа шийдэж багцалсан шагаагаа шүүрч авна. За ингэж алдаагүй авсан шагаагаа бүрт авна. Тэгээд хөө хуйгаа дараагийн тоглогчдоо шилжүүлэн өгнө. За ингэж шагаа шүүрэх тоглоомыг тоглодог. Одоо багш нь та нарт энэ тоглоомын дүрмийг танилцуулъя. Нэгдүгээрт энэ тоглоомыг 2 буюу түүнээс олон хүн тоглож болно. Тоглогчийн тоо нэмэгдэх тусам шүүрэх шагааны маань тоо бас нэмэгдэнэ. 2 дугаарт шагаагаа шүүрч тоглохдоо хөө хуйгаа хит өндөр шидэж болохгүй. Мөн хажуу тийш нь шидэж цуг тоглож байгаа хүнээ цохиж болохгүй байх нэ. 3 дугаарт урдаа тасалж авсан энэ багцалсан шагаагаа шүүрч авахдаа унгаах юм уу ойр орчмын шагааг нь хөндөж болохгүй. Хэрв тэгвэл энийг хүчингүй тооцож дараагийн тоглогч руу хөө юмаа шилжиж тоглодог байгаа. За ингээд хоёр багш нь та нарт тоглож үзүүлье. За тоглоом эхлэхийн өмнө хэн дөрвөлж тоглохоо шийдэж хуруудаж төрүүлж тоглох тоглогчоо шийддэг байгаа. За багш хоёлоо хуруудъя. За төгөлдөр багш маань хожлоо. За төгөлдөр багш маань сая яасан бэ хүүхдүүдээ? Ажиглаарай. Шүүрсэн шагаанаасаа нэг шагаагаа унгасан учраас дараагийн тоглогч руу шилжиж байна. За багш нь бас алдчихлаа. За үлдсэн шагааг эсрэг тоглогч маань нөгөө тоглогчдоо багцалж өгч болно. За ингээд хоёулаа шагаагаа шүүрч дуслаа. За одоо хэн хожсноо бүгдээрээ үзцгээе. Та нар хэн хожсон гэж бодож байна? За хоёулаа шагаануудаа морь буулгаж өрье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За одоо би өрье. 1 2 3 4
5 6 7 8 9 9 10. За хүүхдүүдээ ажиглаарай. Төгөлдөр багш бит хоёрын өрсөн шагааны хэнийх нь олон байна, хэнийх нь цөөн байна. Багшаа таны өрсөн шагааны бүгд нийлээд хэд байсан бэ? Минийх 10 шагаа байсан. За, минийх бас 10 шагаа байсан. Тэгэхээр бит хоёрын шагаа маань яасан бэ хүүхдүүдээ? Тэнцсэн байна. Тэгэхээр өнөөдрийн тоглоомонд ялагч гарсангүй. За хэрвээ хүүхдүүдээ та нарыг бас ингэж тэнцэх юм бол та нар мөн урдаа ахиж шагаагаа байрлуулад ахаад шагаагаа шүүрч тоглож ялагчаа тодруулаарай. За энэ дотор юу дуурж ийн төгөлдрөгшөө? Чулуу. За тэгвэл өнөөдөр чулуу таалцах тоглоомоор тоглож сурах нэ. За чулуу таалцах тоглоомоор яаж тоглох вэ гэхээр энэхүү тоглоомыг 2 хүн тоглодог. За 2 хүн тоглоно. Мөн танаа гэр бүлд 2-оос дээш хүн байх юм бол чулууныхаа тоог нэмээд бүгдээрээ хамтраад тоглож болно. За чулуу таалцах тоглоомыг тоглохдоо бид өнөөдөр 10 ширхэг чулуу авсан. За та нар мөн чулуугаа бэлдэж амжсан уу хүүхдүүдээ? За хоёр тоглогч чулуугаа тэнцүү хувааж авдаг. Бид хоёрт 10 чулуу байгаа учраас 5-5-аар нь тэнцүү хувааж авлаа. За хувааж авсан чулуугаа нөгөө тоглогчтой харагдахгүйгээр хэсгийг таслан авч таалцна. За ингээд хоёр биендээ нийт чулууныхаа тоог хэлээд дараа нь нийт тоог нь гаргана. За ингээд таасан тоглогч нь чулуугаа авна. За одоо төгөлдөр багш хоёр та нар тоглож үзүүлье. Бит хоёрын гарт нийт хэдэн чулуу байна вэ? Мэргэн бол мэдээд тагааж, цэцэн бол цээжлээд хэлээж. 7 6 1 2 3 4 5. Яасан бэ хүүхдүүдээ? Бит хоёрын хэн таасан бэ? Хэн нь ч таасангүй. Тэгэхээр дахиад тоглоно. Бит хоёрын гарт хэдэн чулуу байгаа вэ? Мэргэн бол мэдээд тагааж, цэцэн бол цээжлээд хэлээж. 9 10. За хэд байгаа вэ хүүхдүүдээ тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хэн хоцсон бэ хүүхдүүдээ? Багш нь хоцжээ. За ингээд багш нь 10 чулуугаа авсан байна. Ингээд бүх чулуугаа авсан тоглогч маань энэ тоглоомонд хожноо. Хүүхдүүдээ та нар хэрвээ гэртээ энэ тоглоомыг байнга тоглоё гэвэл чулуугаа хийх ийм хөөрхөн утгатай болоорой. Бид нэр тоглосон тоглоомоо хураагаад байранд нь тавих ёстой. Мөн хөө хуйгаа бас тусдаа уутанд хийгээрэй. Хүүхдүүдээ та нар энэхүү тоглоомуудыг сайн сурч гэр бүлийнхэндээ хамтран өдөр бүр тоглож байгаарай. Эцэгчүүдээ энэхүү тоглоомууд нь хүүхдийг тоолж сурах уламжлалт арга ухааны нэг хэлбэр юм шүү. Хүүхдүүдтэйгээ хамтран тоглож байгаарай.